За модультай тэнцэтгэл шинж талаар хэлээ ярилцъя. За тэгэхээр модультай тэнцэтгэл биш гэдэг бол за модультай тэнцэтгэлтэйгээ бол төстэй. За гэхдээ тэнцвэр тэмдгийн хооронд их багийн тэмдэглэл байгаа гэсэн үг. За тэгэхээр энэ x дээр нэмэх нь 3-6-аас их гэсэн байна. За тэгэхээр x дээр нэмэх нь 6 маань бол x дээр нэмэх нь 3-аас бол одоо x-ийн хооронд тоо орлуулахад за хэдээс хэдийн хооронд тоо орлуулах юм бол энэ 6-аас их тоо гараад их байх вэ гэдгийг л одоо олно гэсэн үг. Тэгвэл харах хоноор бодох юм бол ерөнхийдөө бол x дотор байгаа энэ тоо бол сөрөг тоо гарч ирлээ гэж бодоход хасах 6-аас их, хасах 6-аас бага, эерэг тоо гарч ирлээ гэж бодоход бол 6-аас их тоо гарч ирэх юм бол хариулт маань бол болно гэсэн үг. За тэгэхээр модуль маань ямар үед яг одоо тэг болох вэ? Тэр одоо орчлолт нь хасах тэмдэг тавина гэсэн үг шүү дээ. Хэрвээ сөрөг тоо гараад ирэх юм бол за эерэг тоо гараад ирэх юм бол шууд бодно гэсэн үг. За тэрийг нь бол эхлээд бас олчиж болно. Өөрөөр хэлбэл x дээр нэмэх нь 3 тэнцүү тэг гэдэг яг тэг байх үеийг нь олчихно. Тэгвэл энэ x тэнцүү хасах 3 гэдэг x хасах 3-тай тэнцүү үед бол энэ модуль дотор байгаа тоо бол өөрөө тэгтэй тэнцүү болж байгаа юм байна. Тэгэхээр энд бол маань хасах 3-аас бага үед бол бид нар сөрөг тоо гарч ирэх болохоор урт нь хасах тэмдэг тавьж өгөх хэрэгтэй. Хасах 3-аас их үед нь шууд бодно гэсэн үг. За энийг энэ доотлолт нь одоо тэнцэтгэл биш хэлбэрээр бичье. За системд оруулаад тэгэхээр хэрвээ x нь хасах 3-аас их байх юм бол энийг шууд x дээр нэмэх нь 3 нь 6-аас их гэд бодно. Харин x нь хасах 3-аас одоо чи их буюу тэнцүү те. Их буюу тэнцүү байна. Яг л хасах 3 байх юм бол бас тэг болно. Тэг тохиолдолд бол тэг гарсан тохиолдолд хасах тэмдэг тавих шаардлагагүй. Харин хасах 3-аас эрс бага болчих юм бол. Тэгвэл өөрөөр хэлбэл яг сөрөг тоо гараад ихнэ гэсэн үг те. Тэгээс л бага болчлоо гэсэн үг. За тэгвэл яах вэ гэхээр урталт нь хасах тэмдэг тавьж энэний модулыг байхгүй болгож зүгээр хаалт болгоно гэсэн үг. Хасах тэмдэгтэй x дээр нэмэх нь 3 нь 6-аас их гэсэн одоо ийм бодлого болно гэсэн үг. За эндээс төлөө бодох юм бол x нь хасах 3-аас их буюу тэнцүү үед x нь 3-аас их байх юм байна. X нь 3-аас их харин энд 3-аас эрс их байна гэсэн үг тийм. X нь хэрвээ хасах 3-аас бага үед бол за хасах x дээр хасах болно тийм. Хасах нь 3 нь 6-аас их гэж юм болж байна. За ингэх юм бол за дээдлэлт нь x нь ингээд хасах 3. За энийг бол буцаагаад шууд хуулаад биччихье. X нь 3-аас их. За доотлолтоо бол x нь хасах 3-аас бага, хасах x нь 9-өөс их боллоо. За хасах x нь 9-өөс их гэдэг нь юу гэсэн үг юм бэ? Энэ дээр нэлээд ач холбогдол өгөх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хасах тэмдэгтэй болчихлоо гэсэн үг. За тэгэхээр энд бол тэнцвүүгийн хоёр талыг бол хасах одоо нэгээр үржүүлнэ. Хасах нэгээр үржүүлнэ. Хасах нэгээр үржүүлэх юм бол x нь эерэг болоод x болчихно. Хасах нэгээр үржүүлэх юм бол нэг онцлох хэрэгтэй юм. Энэ сөрөг их багийн тэмдэг нь эерэг нь. Тэгээд хасах 9. Өөрөөр хэлбэл юу гэсэн үг вэ гэхээр энэ нь 9-өөс их гарахын тулд хасах 9-өөс бага тоо орлуулах хэрэгтэй гэсэн үг. Өөрөөр хэлбэл x-ийн оронд хэдүүлээ хасах 10-ыг тавих юм бол хасах 10 хасах ингээд 9 гэхээр тий 10 нь 9-өөс их гэдэг одоо ингээд биелж штэ тий. За ийм одоо төвөгтэй байдлыг нь хасах нэгээр үржүүлэх юм бол x нь эерэг болчихно тий. Гэхдээ хасахт хоёулын хасах тоо үржүүлж байгаа болохоор өмнө нь бас нэг бичлэг хийсэн байгаа тий. Хасахт одоо их тоо байж байгаад урталтын хасах тэмдэг тавьчих юм бол тэр бол маш бага тоо болно. 2 тоо байх юм бол энэ буцахтаа ингэж одоо очно гэсэн. Энэ чи их байсан тий илүү баруун талд байсан тоо нь бол ийшээ очихдоо зүүн талд нь гарч ирдэг болохоор толин хоёр галтаар одоо ингээд очиж ийн гэсэн үг. За тэгэхээр энд бол x нь 9-өөс бага болно. X нь хасах 3-аас бага болно. За тэгээд энэ одоо урталтанд байгаа энэ буржгар хаалтыг бол системийн хаалт буюу энэ хоёр энд байгаа x-ийн аль альных нь нөхцөл давхцлыг нь одоо авж байгаа одоо зүйл бол эндээс гарч ирэх ёстой. За тэгэхээр x нь эндээс хасах 3-аас их бас 3-аас их гэхээр давхцаж байгаа хэсэг нь энд байгаа болохоор энд x нь бол 3-аас их байх ёстой гэсэн хариу гарч ирж байна. Доотлолт нь бол x нь хасах 3-аас бага, бас хасах 9-өөс бага гэсэн болохоор давхцал нь бол энд x нь 9-өөс хасах 9-өөс бага гэсэн хариу гарч ирж байна. За тэгээд урталт нь бага энэ хоёрыг одоо гаргасны дараа бол энэ хоёр маань энэ хаалт нь бичигдэнэ гэсэн үг тийм. Дөрвөлж хаалт x нь 3-аас их, x нь хасах 9-өөс бага буюу за энийг хэдүүлээ өөрөөр логик хэлбэрээр бичих юм бол энд x нь 3-аас их эсвэл x нь
хасах 9-оос бага гэсэн байдлаар буюу энэ хоёрын нэгдлийг авна гэсэн үг. За тэгэхээр нэгдэл нь бол нэгдлийг олонлог хэлбэрээр бичих юм бол x хариалагдах нь хасах 9-оос бага гэсэн болохоор хасах хязгааргүйс 9 хүртэлх бүх тоо орж болно. 9 өөрөө орохгүй нэгдэл 3-аас нэмэх хязгааргүй гэсэн хариутай болох нэ. За хэдүүл энийг хэдүүлээ шалгаад үзье. Жишээ нь хасах 9-оос бага тоо байх юм бол энэ дандаа их байх юм байна. Тэгвэл хасах 10-ыг тавилаа. Энд тавина гэсэн үг шүү дээ. Энд хасах 10-ыг тавилаа. 7-г нэмэхээр хасах 7 модулаас гарахаар хүртэлт нь хасах тэмдэг тавигдаад тий модулаас гарахаар нэмэх 7 болно. Тэгэхээр 6-аас их болж байна. За хасах 100 болох юм бол хасах 97 болоод за нэмэх 97 болж модулаас гарна. За эерэг тоо тавих юм бол 3-аас их тоо тавилаа. 4-г тавилаа. 4 3-ыг нэмээд 7 модулаас 7-оос эерэг 7 болохоор 7 өөрөө гарна. За тэгэхээр 6-аас их болж байна. За тэгэхээр хариу нь бол хасах хязгааргүйгээс 9 орохгүй. Тэгээ 3 орохгүй 3-аас нэмэх хязгааргүй гэсэн хариутай байх нэ.